Сайн байцгаана үзэгчдээ төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Энэ 7 хоногийн хураангуй хөрвөл 20 гаруй хоног сунжирсан ногоон автобусны хэрэг эцсийн байдлаар шийдэгдлээ. Мөн өнгөрсөн 7 хоног засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал Төвөрг нуурын ордыг ерөнхийлөгч асан Баттулга 250 сая ам.доллараар үндэстэн дамна арилсан асуудлыг 7 хоногийн дотор тодорхой болох хугацааг Баттулга гишүүнд олгосон. Дээр хугацаа энэ 7 хоногийн 5 гарагт дууссан ч албан ёсоор Баттулга гишүүнээс хариу тайлбар хийгдээгүй байсаар байна. Түүнчлэн Төвөрг нуурын ордтой холбогдож буй улсын их хурлын гишүүн Баттулгын намрын чуулганы эрт 67 цагаар тасарсан тул цалингийн 6 сарын хугацаанд 20 гаруй хувиар хасах шийдвэр гаргалаа. Харин улсын их хурлын гишүүн Наран Туяа нараад хариуцлага тооцох эсэх асуудлыг улсын их хурлынудад хэлэлцгээс татгалзсан байна. Улсын их хурлын чуулганаар улсын прокурор Жаргал сайхныг улиран томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд 85 гишүүний саналаар улсын ерөнхий прокурор Жаргал сайхныг улиран томилох санал дэмжигдлээ. Ингээд Томми ихэнд ерөнхийлөгч асан Баттулгатай холбоотой Төвөрг нуурын ордны асуудлыг бид онцолж байна. Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд Төвөрг нуурын ордтой холбоотой дуйлан хүчтэй өрнөж байна. Тус ордтой холбоотой маргаан нэг талаас засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрлын улс төртөх байр суурь, нөгөө талаас улсын их хурлын гишүүн Баттулга болон Chemex компани дунд эргэлдэж байгаа юм. Лицензийн 20%-ийг эзэмшиж байсан гэж мэдэгдсэн Дүгүржав агсны охин энэ ордонд тэдний зөвшөөрөлгүйгээр тэр дундаа офшор бүсүүдээр дамжин худалдаалагдсан байж болцсошгүй талаар олон нийтэд мэдээлсэн. Засгийн газрын хуралдааны дараа засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал ерөнхийлөгч асан улсын их хурлын гишүүн Баттулга Төвөрг нуурын нүүрсний ордыг 250 сая ам.доллараар үндэстэн дамжуулан зарсан хөдлөшгүй нотлох баримт бий гэж мэдэгдлээ. Мөн Баттулга гишүүнээс надад албан ёсоор ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй, энэ асуудалтай холбоотойгоор огт тайлбар өгөөгүй гэж ойлгож байна гэсэн юм. Харин улсын их хурлын гишүүн экс ерөнхийлөгч Баттулга өрөг цэгмэнд өгсөн ярилцлаганда уг асуудлыг няцааж байлаа. Хэрвээ Төвөрг нуурын орд минийх гэдгийг нотлвол би 100% өгнө гэсэн тайлбар өгсөн юм а. Засгийн газрын хэрэглэх газрын дарга нь босч ирээд хүн гүтгээд тэр Төвөрг нуураа өгөө. Тэгвэл минийх юм бол би 100% өгье. Бусд нь бас 100% өгчих гэж би уриалмаар байна. 40 гаруй гишүүд энэ уул уурхай эзэмшдэг юм шиг байна лээ ерөн судалгаагаар. Тэгвэл бүгд л өгье л доо. Би өгье. Минийх гэж байгаа юм бол 100%-аар нь одоо энэ улстай тэр баялагын сантаа өгье. Улсын их хурлын гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал надад энэ асуудалтай холбоотойгоор нотлох баримтууд албан ёсны их сурвалжууд, санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэсэн тайлбар хийлээ. Хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн би нотолж байна. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд байна. Хоёрт албан ёсны баталгаатай их сурвалжууд байна. Гуравдугаарт санхүүгийн болон хуулийн мэргэжилтэнгүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий. Энэ материал донд 2006 онд улсын их хурлын гишүүн Алтмаагийн Баттулга 90%-ийг нь Ядам сүрийн банкгийн Батсүх гэдэг иргэн 10% эзэмшиж байсан анх хамтран үүсгэн байгуулсан Chemex хязгаарлагдмал хариуцлагатай компани Төвөрг нуурын энержи компанийг 100% эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. Үүний дараа Алтмаагийн Баттулга өөрийн охин Баттулгын намун төрсөн эгч Алтмаагийн Цэнд баяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамлсан офшороос офшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамсан компаниудаар дамжуулан 250 сая Америк доллараар зарсныг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тэг 402 хувьцааны код бүхий Minhong Water Works Holding Limited компани Хонконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл одоо яг энэ хайрцагт байна. 507 нүүр баримт. Энэ нь компанийг худалдаа авах very substantial acquisition гэж нэрлэдэг албан ёсны мэдээлэл. Бөгөөд яг энэ албан ёсны 507 нүүр Хонконгийн бирж дээр байгаа материал дотор энэ хилцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа,
өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, техник эдийн засгийн үндэслэл зэрэг мэдээллийг наривчлан агуулсан нотлох баримт гэж одоо хэлж болно. Засгийн газрын хуралдаанаар дамжуулан төгрөг нуурын ордод 4 тусгай зөвшөөрлийн эзэмшигч төгрөг нуур энержи компани хувьцаа эзэмшигч Chemex компани татвар төлөхөөс зайлсхийсэн мөнгө угаасан залилсан авилгал ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Монгол улсын ерөнхий прокурор авилгалтай тэмцэх газарт эдгээр материалуудыг хүргүүлж байгааг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал дамжууллаа. За үүнтэй холбоотой шаардлагатай нэмэлт материалуудыг хүлээн авахыг хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэлд төгрөг нуурын стратегийн ордыг авах ажлыг санхүүгийн болон хуулийн шинжилгээний багийн тусламжтайгаар стратегийн ордод хамааруулж баялагын санд авахыг аж үйлдвэр Эрдэс баялагын сайд туваанд даалгаж байна гэсэн юм а. Мөн л энэ асуудалтай холбоотойгоор төгрөг нуурын ордын хувьцаа эзэмшигч Дүгэр Жавын охин Болор Сүрэн бид төгрөг нуурын ордод 20% эзэмшдэг байсан ч асуулгүйгээр зарсан гэж хэллээ. Мөн түүнийг дарамтлж буй зурвас очиж өөрийгөө хамгаалалтанд авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм а. Гэхдээ энэ дээр болвол бидний 20%-ийг бол ерөөсөө одоо зөвшөөрлөгөөр ингээд авцсан аваад цаашаа ингээд шилжүүлээд явсан. Бид нар бас энэ 20% дээрээ бидний мөнгө төгрөг өгөөч энэ тэргээд бас 3 шатны шүүхээр ингээд яваад одоо тусыг салсан. Өнөөдөр одоо яг ямар учраас энэ улсын хурлын түвшинд тийм ээ засгийн газрын түвшинд одоо яг 16-7 жилийн дараа тийм ээ төгрөг нуурын ордтой энэ холбоотой энэ ордыг гаргаж ирээд энэ мөнгийг гаргаж ирээд ус төржүүлээд нэлээд юм болж байна л да. Энд одоо охиныхын хувьд бол би бас эмзэглэж байна. Бас эргүү хүнийхээ хувьд энд одоо байгаа материалуудыг тэгээд өхөн зөв юм байна гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо аав маань 1.3 сая доллараар ч одоо ингээд төгрөг нуурыг чинь зараад идсэн сүнсийг хүртэл ингээд тэ одоо аав маань 3 жил насаараа 3 жил болж энэ сүнсийг хүртэл амьрлуулахгүй ингэж байгаа охиныхын хувьд бол би зовж байна л та. Тэгээд яалтчгүй одоо ингээд янз бүрийн утаснаас дугаараас ингээд над руу заалгаж जैन мессеж бичиж जैन би ч одоо бас нөгөө хэдий ингээд аав маань бурхан болсон ч гэсэн би ч бас амьдрмаар байна шүү дээ тийм ээ өөр хүүхдүүд байна айж जैन надад бол хамгаалалт хэрэгтэй байна. Төгрөг нуурын ордын асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэлээ. Төгрөг нуурын асуудал ингээд сайн нэлээд одоо хүчтэй яригдж байна. Засгийн газрын одоо байр суурийн болов гэж хараад байгаа. Мэдээллийг сонсохоор татвараас зайлсхийсэн байх болзошгүй ийм мэдээлэл сонсогдоод байна. 3-4 офшороор дамжуулаад мөнгө угаасан байж болзошгүй гэж байгаа. Бид нар чинь төрийн өндөр авлага тушаалтан дээр офшортой холбоотой нэлээд хүнд заалт байгаа шүү дээ, тийм. Тэгээ энэ дээр та бол одоо улсын ерөнхий прокурор бусад орнуудаас мэдээлэл авах бүрэн боломжтой. Тэгээ би энэ хүнийг зүгээр асуудлыг гаргаад ингээ яриад байгаа юм биш. Гэхдээ яг үнэн зөвийг тогтоогоод өгөөч л гэдэг асуулт хэлсэн. Төгрөг нуурын ордтой холбоотой манай энэ танхим суудаг нэг том дарга байгаа шүү хуралдаа сууддаг. Тэр үнтэй холбоотой нэг мэдээллийг харахад л олон улсын офшор дансуудыг дамжуулаад аваа явуулсан байгаа байхгүй. Тэгэхээр прокурорын байгууллагууд энэ мөнгө угаасан юм шиг, татвараас зугтсан юм шиг, Монгол улсын хуулиас зугтсан юм шиг энэ асуудлуудыг судалж шинжилдэг мэрэгжилтнүүдээ сайн бэлдэж аваарай. Араас нь бас хөрөнгө хүч гаргаарай. Энийг бас тодорхой болгож бас эргэж мэдэгдээрэй л гэж хүсье. Хуульч Пүрбаатар Батулгын өмгөөлөгч гэгддэг тэрээр өөрийн сошиал хуудасаар дамжуулан ордын лицензийг Батулга анх худалдаж авах санал хүлээн авч байсан мөн Chemex компани 90% эзэмшиж байсан талаар ил тод мэдэгдэл хийсэн шуугианыг улам хүчтэй болголоо. Chemex компани анх 2006 онд бүртгэгдэж тухайн үед Батулга 90% эзэмшиж байсан гэх мэдээлэл бий. Уг компани нэр дээр төгрөг нуурын лиценз шилжиж ирсэн бөгөөд 2007 онд Батулга улс төрд орж буй шалтгаанаар тус компаниас нэрээ татсан гэжээ. Харин Батулга түүний ойрын хүмүүс болон охин намун хүртэл ордтой ямар ч холбоогүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. За экс ерөнхийлөгч Батулга минийх гэдгийг нотлвол 100% үгийг хэмээн мэдгдсэн анхаарал татаж байгаа. Үүнээс харахад засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан баримт байр суурийг тэр бүрэн хүлээн зөвшөөрөөгүй байгаа бололтой. Олон нийт болон улс төр төгрөг нуурыг үнэхээр зөвшөөрлгүйгээр зарсан уу? Chemex компаниг ашиглан офшороор дамжуулан мөнгө угаах татвараас зайлсхийх зэрэг хууль зөрчсөн асуудал гарсан уу? Улсын хурлын гишүүн экс ерөнхийлөгч Батулга энэ ордод бодитоор хамааралтай юу гэсэн асуултын хариултыг хүлээж байна. Үүнээс харахад Батулга гишүүний Chemex компани дахь 90% эзэмшил ордыг худалдаа авах анхны хилцээрүүдэд оролцсон тухай хуульчийн мэдэгдэл нь цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд чухал түлхэж зөвч магтгүй.
Харин хуулийн байгууллага энэ асуудлыг бодиттой шалгаж олон нийтэд баримттай нээлттэй тайлбарлах нь эрх зүй болон ёс зүйн хувьд зайлшгүй шаардлагатай байгаа юм а. Тойм хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа үзэгчдээ. Улсад 134 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ногоон автобусны хэрэг гих тодтголтой гаан оюуг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг танилцууллаа. За нийтийн тээврээс парк шинжилтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн засаг даргын тамгын газар болон Тэнүү огоо компани их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, захилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдаа авахар гэрээ байгуулсан байдаг. За ногоон автобусны хэрэг анх нийтийн тээврийг шинжлэх нэрийн дор эхэлсэн ч улсад хохирол учруулсан хохирол, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын зөрчилдөөн зэргээс улбалан эрүүгийн хэрэг болон өрнөсөн. Хэдийгээр хорих ял оноос нь ч нээлттэй хорих байгууллагад эдлэхэр болсон байна. Одоо хуулийн байгууллагын дараагийн хийх алхам нь хохирлыг бүрэн нөхөн төлөвлөх, дахин ийм төрлийн авилгалын сүлжээг таслах явдал байх учиртай, харин нэгч өндөр албан тушаалтан ял авсангүй гэдэг дүгнэлттэйгээр энэхүү дуйланд хэрэг намжих уу эсвэл дахин шинэ баримтууд сөхөгдөх үү гэдэг нь цаг хугацааны асуудал болж байх шиг байна. Энэ хэргийн гин буруугийн шүүхурал 20 гаруй хоног үргэлжилж өнгөрсөн 7 хоногт дуссан. Шүүгдэгч Ган Хуягт эрх мэдэл албан тушаалаа уруулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан 3 жил хорих ял, заллах гэмт хэрэгт 3 жил хорих ял, нийтийн албанд ажиллах 3 жилийн хугацаанд хасаж нийт 6 жил хорих ял оноосон байна. Тэгвэл Жавхлант Баатарт 3 жилийн хорих ял, ажлын хэсгийн гишүүн Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус оноож шийдвэрлэлээ. Мөн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх бөгөөд Ган уягийн цагдаа хоригдсон 278 хоногийн цагдаа хорих хугацаанаас хасаж тооцох юм а. Түүнчлэн танхимын түрээс 26 сая төгрөгийг гин буруутай 15 этгээдээр хуваан төлөвлөх шийдвэр гаргасан байна. Би одоо яг ямар дайсан болчиход ингэж энэ прокуроруудын үзэн ядалтанд ороод байгаа юм бэ гэдэг дээр одоо гайхаа сууж байлаа. Энэ маань бол өөрөө юу хэлж байгаа юм бэ? Нэгж би буруугаа үлээвэ. Би энэ олон төрийн албан хаагчнараа харин ч зарим нь бас цагаатгах жагаад нь шүүхтэй баярлж байна. Анхнаасаа ахуулаад энэ төлбөр тооцоо энэ бүх юмыг улсын хөрөлгөө болгоё, бүх юмыг явуулъя. Энэ тал дээр бүх юм дээр байгаа. Ингээ явж байгаа. Харамсалтай нь өнөөдөр одоо прокуроруудын хэлж байгаагаар ингэж яллах юм бол одоо тэгээд би энэ солонгосуудаас ч мөнгө олж авч чадахгүй юм байна. Ер нь бол тэгээд энд бол хожиж байгаа хүн нь бол одоо энэ дотор яг л нөгөө шүүх, Монголын шүүх асуудалгүй. Би бол торгуулаад юм уу эсвэл цагаатаад гарна гэж хэлээд сууж исэн энэ Солонгосын Икатагийн нөхөр яг л тэр төлөвлөгөөгөөр л гарч байгаа. Шүүгдэгч Бямсрун Баярсүх Түмэн Жаргал нарыг 2 жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг болон зорчих эрхийг нь хязгаарлажээ. Шүүгдэгч Эрдэнэтийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаанд хасаж 2 жил 6 сар зорчих эрхийг нь хязгаарласан. Төгжрлийн сайд асан Сүхбаатар нарын 9 үнийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгажээ. Тайм үргэлжилж байна. Улсын их хурлын зарим гишүүн нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан сүүлийн 3 сар энэхүү төсөлтөөр ажиллаж байгаа юм байна. За гишүүд хуулийн төслийн судалгаагаа хийж байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн ачаал тал дээр төлхөө ажиллаж байгаа гэдгийг дуулгалаа. Үзүүлэх асуудал бол ингээд энэ зах зээл дээр ер нь тогтох аргагүй шүү дээ. Орлогоосоо 40% төлдөг тийм одоо ашигтай бизнес гэж хаанч байхгүй. Энэ нь нөгөө хөдөлмөр эрхлэлтийг бууруулад байгаа учраас эхлээд энэ асуудлаа шийдэе. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийг одоо дэмжихийн тулд иргэний хуулийн харилцаа буюу одоо бизнесийн шин чанартай орлогоос нь нийгмийн даатгалыг албан журмаар авахыг нь болиулъя гэж байгаа. Ингэж эхлээд иргэд өөрсдөө бизнес эрхэлдэг, орлоготой болгох бизнесийн харилцаанд орж эхэлнэ. Ингэж нөгөө аж ахуйн нэгжүүд иргэдтэй одоо хөлсөөр ажиллах гэрээ, бусдаар гүйцэтгэх ажил гэрээнүүдийг хийж эхэлнэ. За ингээд орлоготой болсны дараа нийгмийн даатгал дээр юу тохиолдох вэ гэхээр зөв зүйлээсээ зөв хэмжээтэй орлого авдаг энэ тогтолцоо гарна. Монголд ажил хийж байгаа хүмүүс одоо бизнес хийх гэдэг нэг компани эсвэл хуван шимтгэл татварын нийлбэр дарамт нь маш өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд ажил олгогчийн зүгээс төлдөг, ажилтан өөрөө төлдөг хамгийн том дарамт нийгмийн даатгалын шимтгэлч байгаа байхгүй. Тэгээд үндсэн ажлаасаа гадна хүн давхар ажил ихээр дахиад эндээсээ төлдөг. Тэгэнгүүт ажил олгогчийн цалингийн нэмэх гэхээр
дагаад шимтгэл нь өсчөөд нөгөөх нь буцаад хязгаарлалцдаг. Цалин нэмэхгүй байгаа шалтгаан бас тэрнтэйгээ холбоотой. Нөгөө сан маань нэг газар бөөгнөрж очиод ингээд ёроолгүй сав шиг алгуулад идэг. Нийгмийн даатгалын сангийн маш их дүүлэнтэй түүхийг бид нар мэдэн шүү дээ. Тийм болохоор энэ хүмүүс ч нэг айхтар нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол байхгүй болчихсон. Хоёрдугаарт нь хин рүү яах гэж тэр мөнгөний яваад байгаа нь ойлгомжгүй болчихсон. Тийм болохоор агуулгаараа ер нь бол шудраг байх шүү дээ. Тэр нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн үндсэн цалингаас авчаад дахиад түн нэмэлтээр ажил үйлчилгээ одоо ямар л төлбөр одоо мөнгө авч ийн бүх юмнаас нь авах гэдэг байгаа шүү дээ. Тэр нь бол сөрөөрө буруу гэж үздэг. Тийм болохоор дэмжиж байгаа. Тэгээ энэ дэмжиж энэ хуулийн төсөл дээр хамтарч ажиллана. Ажил олгогч бизнес эрхлэгчид хит их ачаа өрүүлж үйл ажиллагаанд доголдож бүр цаашилбал үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч байгааг эрх баригчид хэлж байна. Цалин хөлс түүнтэй адилдах тогтмол орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг авахын зүйтэй харин иргэний хуулийн дагуу байгуулдаг ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах зэрэг гэрээнүүд болон тэдгээртэй адилгах нэг удаагийн ажил үйлчилгээний орлогоос албан журмаар даатгуулах зохицуултыг хуулиас хасах санал гаргасан байна. Байгууллагаас ажилтнаа олгодог унаа түлш хоолны хөнгөлөлт, байрны ашиглалтын зардлын хөнгөлөлт зэрэг нь ажилтны орлогыг нэмэгдүүлж байгаа бус нийгмийн хамгааллын шинж чанартай дэмжлэг учраас эдгээрээс нийгмийн даатгалын шимтгэл авах зохицуултыг зогсоох хэрэгтэйг дуулгаж байлаа. Ажилд олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тодорхой тогтоох шаардлагатай. Үүний тулд даатгуулагчийн сарын цалин хөлс болон түүнтэй адилдах орлогын дээд хэмжээг тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоох санал зарим гишүүд дэвшүүлж байгаа юм а. За энэхүү өөрчлөлтүүд нь ажил олгогчийн ачааллыг зохистой ойлгож нийгмийн даатгалын тогтолцоог илүү шударга, үр ашигтай болгоход чиглэж байгаад аж ахуйн нэгж болон бизнесийн төлөөлөгчид дэмжиж байгаагаа илэрхийллээ. Уг төсөлд тусгасан зохицуулалтуудын үр дүнд нийгмийн даатгалын сан төвлөрөх шимтгэлийн хэмжээ нийтдээ ойролцоогоор 300 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолж байгаа юм байна. Эхний зохицуулалтын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл 40 орчим тэрбум төгрөгөөр, 2 дугаар заалтаар 60 орчим тэрбум төгрөгөөр буурах юм а. Харин 3 дугаар заалтаар 200 орчим тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар эдийн засагч Лут Очрын байр суурийг хүргье. Нөгөө талдаа бол хүмүүст илүү их боломж олгосон. Бизнесийн орчныг чөлөөлсөн. Одоо дахиад 10,000 орчим хүний ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой энэ тооцоо. Тэгэхээр тэр нийгмийн даатгалын сангийн 300 тэрбумын орлогын бууралтыг бол буцаад аль хэдийн нөхчих боломжтой гэсэн тооцоо гаргасан байна. Тий, угаасаа нийгмийн даатгалын шимтгэл маань өөрөөсөө аж ахуйн нэгжийн төлж байгаа хамгийн өндөр татвар болж хуурч чадбайгаа л да. Хамгийн өндөр ачаалттай. Тэгээд тухайн сарда төлөөгөө бол дахиад нөгөө нийгмийн даатгалын сангаас ингээд алдан торгуулд руу орчдөг. Тэгээ нөгөө цалингаас гадна одоо шимтгэлийн татвар бол хамгийн өндөр ачаал болчиход байгаа. Тэгээд нийгэм энэ чинь бол байгууллагаас төлж байгаа өндөр цалинтай хүмүүс бол байгууллагаас төлж байгаа дүн дээр дээшээ таас байхгүйсэн. Энийг бол таастай болгож байгаа нь бол зөв гэж бодож байна. Мөн хөлсөөр ажиллах гэрээ бараа ажил үйлчлэгээний энэ дээр нийгмийн даатгалын шимтгэл аваад байгаа нь угаасаа буруу юм байгаа даа л та. Тэгэхээр энийг залруулж байгаа нь бол сайн зөв болж ийн л гэж бодож байна. Ер нь хэрхэн бууруулах тал дээр өнөөдөр ярилцж байна. Тий. Одоо нөгөө нийгмийн даатгалын сангийн бууруулахаас илүү одоо гарч байгаа нөгөө буруу тий олон улсын стандартыг зөрчсөн бизнесийн зарчмыг зөрчсөн боомлсон энэ залтуудыг л залруулж байгаа гэж би ойлгож байна. Ажлын байр нэмэгдснээр хөлмөр эрхлэлтийн түвшин өсөж хүн амын орлогын албан татварын орлогоор нийгмийн даатгалын санд үүсэх хасалтыг нөхөх бүрэн боломжтой юм байна. Эдгээр ажлын байрнаас бүрдүүлэх орлогын албан татвар 300 тэрбум төгрөгийг нөхөж чадна гэсэн тооцоолол гарсан байна. Ингэснээр 10 гаруй мянган хүн шинээр ажлын байр бий болж улсын эдийн засагт идэвхжил бий болохын зэрэгцээ бизнес эрхлэх таатай орчин бүрдэх юм а. Тайм хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.